мартаж болохгүй давтах учиргүй түүх үргэлжилж байна. За ингээд Эрдэнэлгэр бидний яриа үргэлжилнэ. За 10 дугаар ангийг чи хэд онд төгссөн байх вэ? 80 онд төгссөн. 80 онд төгсөөд чамайг 10 дугаар анги төгсөж байхад аав чинь шоронд төгсөөд 2 жил болсны чинь дараа л шоронгоос гарсан юм байна. Аавыгаа шоронд байхад одоо сургуулийн өмнө шалгаруулалтанд орсон уу? Тэгсэн. Ер нь яг 10 дугаар анги хүртлээ явж байгаа үйл явц чинь нэлээд урт хугацаа шүү дээ. Тэр хооронд бол бас сайн хүнч таарч таагүй амтан хүнч таарч байсан байх л да. Би бол илүү юу сонирхоод байна гэвэл өөрийн чинь гонцсон, гомдсон дарлагдаж ингээд загчлагдаж ялгуурлан гадуурхагдсан тийм үйл явдлууд их байх гайгүй юу? Гайгүй, хүүхдүүдийн орчинд бас гайгүй шүү дээ. Тэгээд нэг хамгийн нэг таагүй юм нь тэр одоо Монгол улсын түүхтэр л хичээл дээр тэр одоо яг цаанаасаа тэгж таарсан юм уу? Санаандгүй таарсан юм уу? Албаар яасан юм уу? Тэр 64 оны бүх төрлийг надаас асууж исэн. Нөгөө самбарт гараад асууддаг шүү дээ. Тэгжсэн тэгэл одоо явах уу биш тэгэл нэг өөр хүний тухай ярьж байгаа юм шиг сурах хүчтэй байсныг яриад. Гэхдээ дотор бол жоохон онцгүй л гэсэн. Тэр багш маань одоо санаандгүй тэгээ таарсан юм уу? Одоо яасан тэрийг бол мэдэж байна. Наа чи санаатай хийж. Ойлгоогүй. Гэхдээ жоохон эвгүүлсэн л та. Яг нэг аавынхаа тухай буруу өнцгөөс ярих чинь. Наахаж наадах чинь лоохуудын охин Эрдэнэлгэрийг ялалж байгаа асуудал байхгүй наадах. Өөрийн бодлого танаач тийм би бол аавыгаа бол тэгж нэг тийм гимтэн буруутан хэрвээ аав одоо сайд дарга байсан бол бид нар илүү сайхан амьдрах байсан гэж би бол ерөөсөө боддгоо, шүүмжилж тэгж боддгоо. Харин ч ингэж янз янзын амьдрал үзүүлснээрээ бид нар бол ямар ч хэн ч гэсэн ер нь хаач ямар ч орчинд амьдраад чадвартай тийм хүмүүс болж өссөн. Тэг яг манай аав бол цаг үеэс төрүүлэл төрсөн хүн гэж боддог. Хамгийн одоо харамсалтай нь бол одоо түрүүн би танд ярьжсэн одоо ганц аав маань хэлмэгдээгүй Монгол улсын манай аавын үеийн сэхэтнүүд бол гэр орон одоо өөрийн амьдрал гэхгүй ерөөсөө их орон гэж ярьдаг тийм хүмүүс байсан. Тэр үеийнхэн бол тийм агуу үеийнхэн баггүй юу. Тэгээд шууд нөгөө англиас ингээл орчуулга хийдэг мундаг хүмүүс байсан шүү дээ. Манайгаар ирж мэрдэг наар орнд энэ төр багт. Тэгээ энэ бол ер нь жоохон тэр мундаг хүмүүсээ ашиглаж чадаагүй л бол Монгол улсын эмгэн л гэж боддог. Хэрвээ тэр хүмүүс ингээд байранд ажиллаа хийжсэн бол бас улс орон арай л өөр байх байсан ер нь. Тэр бол хамгийн том харамсал. Их оюуны дөгөөтэй надад сануулчлаа. Их олон номтой байсан гэж би дуулж байсан. Зөндөө их ном байдаг байсан. Тэгээд нөгөө их олон нүүдэл хийхэр чинь тэгээ Орос ном манайд маш их байдаг байсан. Тэгээд их олон нүүдэл хийхэр ингээл багсаал. Хаягдаад өргөдөг явна л да тийм ээ. Зөв. Одоо нэг байр суурьнд ороход эхлээд чинь социализмд байрыг хурааж бол та нарыг хөөгөө явуулсан. Тэгсэн. Тэгээд за гэр оронд ингээд нэг зураг томрогтоор явсаар юм байгаа. Сүүлдээ нэг тийм орон сууцны хандлага руу хэдийд орсон. Оронд байх нь орчихсон. Нөгөө цагаатгаас нарай өмнөхөн нөгөө 11 дугаар хороолт нэг 3 өрөө байр өгсөн шүү дээ. Цагаан сарын дараахан нөгөө цагаатал өөрөө 90 он хүртэл орон сууцгүй тэг гэрт байж байгаа. Яваад байсан. Тэгэл тэр бас нэг айгүй нийттэй юм идэв шүү дээ. Цагаан сар өнгөрөөл нэг удаачгүй аав цагаатал хавар. За. Манай хоростой нэг арх барьсан баахан танихгүй хүмүүс цуваал ирдгийг. Яг нэг дор биш л. Тэгэл нөгөө манай том охин нөгөө манайхан дээдэ гэж дууддаг байхгүй юу? Дээдэ штэ гэл тэгэхээр хөөх тийм үг гэл намайг өчргөө таниад өстө зөндөө том болчих гээл. Тэгэл намайг таньж ийн үгүй танихгүй байна гэхээр үгүй яаж таних вэ нэг юм байсан юм чинь гэд 2 настай байсан үе юм заадаг байхгүй юу. Тэгээд тэр хүмүүс одоо ийм байхад тийм болохоор хооронд хаана явж байгаач гараад ирсэн. Тэгэл хүн гэдэг чинь амар хувирамтгай амт шүү дээ. Тэгэл их намайг таньж ийн үү гэл их надаас асуудаг. Тийм байчлаа. Тэр хугацаанд ёстой хаана явсан. Тийм хаана тийм л үнэхээр сайн одоо аавын талын хүмүүсээс юм бол хаач явж байгаа гарч ирсэн. Тэгэхээр лавл чамайг 2 наснаас хойш 10 дугаар ангийн төгсөх хугацаа. Тийм бүр тэр чинь би нөө сургууль төгсөөд ирсэн байхад байхгүй тэр чинь цагаат чинь. Тийм би чинь 85 он сургууль төгссөн. Тийм биш. Тэр хугацаанд ерөөсөө харагдаагүй.
баахан танихгүй хүмүүс ярьжсэн тэгэл хүн гэдэг чинь нэрээ тийм л байдаг юм билээ. Лох узгуутай мэдлэгэл юм бол энэ мөн буруутдаг байсан юм гинлээ л дээ. Тэгээд бас айдаг байсан байх та жаас тийм ээ. Гэхдээ хүний хувьд муухай. Өөрхий хүн гэж нэрээ. За тэгээд 10 дугаар ангинд төгсчээ. Түрүү яриад орхисон. Хуваар авахсан гэж байгаа. Тэгээд лох узгуу ярьсан байхгүй юу? Миний охин бол онцгой мэдлэгтэй авьяастай хөвгтөөс юм аа гэж охиноороо бахархаж ярьсан яриа одоо тэр номон дотор байна. Тэгээд би аавыг чинь ингэж хилмигдүүлж, долмогдуулж, хороонд орж яхад та нараар их тэжээгддэг байсан гэж бодсон байхгүй юу? Би чинь тийм чадaltaй охинтой, тийм одоо хөөрхөн ааштай хүүтэй, ийм хизээч няцсгүй надад үнэн чантай гэж ингэж бардамна тэр их тэжээл болж байсан юм байна гэж би одоо танаа гэрийнхнаар бахархдаг. Бардамдаг юм байхгүй юу? Үнэхээр тэгсэн юм байна. Би тэгээд бүр нэгт хэлж ийсэн. Та хоёр ингээ би нэг олох гэж учрах гэж уулзсан хүмүүс. Тэрнээс биш энэ амьдрал хатуу шүү дээ. Тэр олон жил ингээ цөлгөдөөд явна, дургуйч байх чинь билүү, тийм ээ шорон оронд орно, уйдах чинь билүү, яах чинь билүү. Тийм биз тэгсэн тэгээгүй. Өр хөөхтөн тэгээгүй, эхнэр нь тэгээгүй, тийм буруу сулгаа явсангүй. Тэгэхээр энэ гэр бүлийн одоо том өмнөцийн байна гэж. Ямар ч явдал судалгаар тэр дэ үнэнч байсан явдал бол хамгийн сайхан байхгүй. Тэгээд охиноороо бахархсан түрүүний үгийг би хэллээ. Тэгээд сургуульд явах болоод тэрэн дээр лох узгаа би жоохон миний юу татсан юм. Эхнэр минь ингээд яваад охиноо сургуульд явуулах юм хэлсэн. Нөгөө нэг Монгол улсын иргэн биш гэдэг хандлагаас яаж гарсан. Тэгэл конкурсын шалгалт өгөхөд нөгөө эвлэлийн үнэмлэх нэг зурагтай тэрийг нөгөө заавал нөгөө мөнгөснээ батлах бичиг баримттай авах хэрэгтэй гэдэг. Тэгээд нэг бас нэг ээжэл хөөцөлдөж явж болж гисэн нэг пассворт нь гараагүй ч илүү нэг юм жижигхэн бичгтэй бас. Тэгэл нөгөө эвлэлийн үнэмлэхөө үзүүлэл нэг конкурсаа өгөөл явсан. Гарсан. Тэгээд нөгөө пасс юу яагаад тэгэл ээж энэ тэрнээс ер нь ингээл нөгөө аавын авгаар болохоор ер нь бүтэхгүй юм байна. Энэ сургууль мургуулд явж чадахгүй байх гэж бодсон байх л та. Тэгэл яг тэр хугацаанд нөгөө авг өөрчлөөд тэгээд ээж л нөгөө гүртэрсний хүн амьтнаар нөгөө хүмүүс чинь туслах гэсэн хүмүүс бас зөндөө штэ. Тэгэл аюу яач нөгөө авгаа өөрчилж гадаад пассворт авч тэгээ сургуульд яваад. Тэгсэн гинэ пүр бадамгай долуурсан зааны ихний пүр бадамгай их чинь гинүү тэрний нэг хүн намсраж авч хүн байсан гэж. Тэр болгоныг бол би сайн. Хөөхөн арын хаалгадаж тэгжээж нэг сургуульд явсан. Ямар мэрэгжил эзэмшлээ? Геохимч инженер Петрографч гэж чулуу судал гэсэн үг. Тэгээд хэдэн жил сургуульд танд? 5 жил сурсан. Сургуульд явсан хойно аав чинь бол цагаатаагүй л байгаа. Тэгээд юу яагаад? Тэгээ оюутан тэгээд цагаатаагүй байсан юм байна уу? Би чинь 85 гэсэн. Говьолтой энтерт явцсан. Тийм байна. Шоронгоос гарч ирлээ. Авгаан говьолтой чандман сумд байх хооронд сургууль сурчээд янз нь. Тийм байна. Тийм байна. Баянзүрх рүү сант тэгэхэд ч бас оюутан байсан юм байна. Тийшээ нэг очиж исэн. Баянзүрх рүү. Тэгээ Баянзүрх рүү би ч 2 3 тэр талаараа Баянзүрх рүү нэг инээдтэйд орсон чи нэг 8 сарын 20-доор очив. Тэгсэн чи аав нэг аймаг явж таарад бит хоёр би нэг шуудангийн машинд аав ямар ч машинд байсан. Ингээ замдаанд ингээ таарад аав гэрийнхаа төлхөөрийг өгөөд. Гэ би нэг өөрөөсө 7 хоноо л буцна гэж оюутан өөхөд нэг мө пүүцтэй нэг 2 өмдтэй 2 3 цамцтай л нэг торон тэгэл очихгүй юу. Тэгэл аав маргааш нь ч илүү ирчихэл энэ хүүхэд одоо нүцгэн үрээд ирлээ гэж өглөөд болтгоо. Тэгснээр бүр хажуудлынхаа айлын хүүхэнд нэг торго морго авч өгөөл учиргүй хөвөнтэй дээл хийх юм болол би одоо дотроо энэ аав одоо яагаад байгаа юм бол 7 хоноо буцхын хоорондоо энэ дээл хувцаар яадаг вэ гэсэн маргааш өглөөнд босон цас орсон байсан шүү дээ. Мэдэрсэн. 8 сарын 20-нд нэр тэгээ цас орчтой газар юм билээ. Баянзүрх чинь. Би энэ тэрийг мэдэхгүй юм чи. Ерөөсөө нэг цамцтай дээр нэг ганц ноосон цамцтай тэгэл 7 хоноо л буцна гээл. Тэг нэг цагаагаар ямар нэг мэдэх юм чарахгүй. Тэг яцчих аав нүцгэн үрээд ирчгээ. Аавч санаа зовхгүй дааруулж. Тэгэл нэг 75-ын гутал билүү над нэг юм тийм юм авч өгөөл. Үгүй би одоо энэгээр яа 45-ын 45 75 болсон байсан байгаа амьдраад өвөнд ор. Тэнд үнд орсон. Тэгчихэж л. За. Хойно хэдэн жил сурах вэ? 5 жил сурсан. 5 жил сурсан. Аль улсын аль хотод? Украины Львов хотод.
Одоо энэ Украины Львов төгссөн юм биш үү? Львов чи хэд 5 жил төгсөв. За тийм оноо өндөргээд бэлтгэлгүй шууд 10 төгсөөд очиад явсан юм байна тий. Хэлний бэлтгэлгүй явсан юм байна. Тэгээд сургуулаа төгсч ирээд шууд геологи лабораторид орох уу? Үгүй юунд эрэл геофизикийн цогцлбор экспедиц гэж байсан юм. Тэгээд тэнд нэг 85-аас 89 оны хооронд ажиллаад тэгээ аав бас нушаагж байгаа гэд лабораторийн дарга байсан. Тэр хүнтэй уулзч ич нөгөө 2 ч хүүхэдтэй болсон. Тэгээд уг нь бол лабораторийн мэргэжлэр төгсч ирсэн бид нар. Тэгсэн чинь нөгөө лабораторид болохоор зүгээр Монголын геолог төгссөн хүмүүс ингээд оронтой дүүрцэн оронтой байхгүй. Тэгээд тэр хөдөө явдаг ажил хийж байгаа. Тэгээд лабораторид ороод. Тэгээд нэг хэдэн жил ажиллаад 95 онд тохоо нөгөө зах зээлгээд баахан цомгтгол энэ төр болоо. Тэгээ гараа буцаж нөгөө геомийнхаа анги ажил хийж байгаад нэг хэсэг бас хуваараа юм хийсэн. Нөгөө геолог дампуураад олон хүүхэдтэй болоод хаяад дандаа хөдөө явах ажил олдоод тэгээд хөдөө явах гарч юм бас хүүхдүүдэд хаяад хэцүү л дээ. Нэг жил яваал тэгэл нөгөө хүүхдүүд чинь та битээ яв байхгүй баха таныг авахгүй болохоор муухай антер гэл тэгээд эзгүүр шүү дээ хүүхд. Тэгэл ягаад тэгээ сүүлд 11 онд буцаж геологийн төлөв лабораторид ороод мэрэгж орсон. Тэр нөгөө манай мэрэгжлийн хүмүүс дутагдaltaй болсон. Гадаад төгсч ирдэг байсан мэрэгжлийн юмч гадаад сурахаа байчихсан тэгээд. Тэгвэл одоо унган орос хэлтэй байна шүү дээ. Орос хэл байгаа. Сантыгаан бүр багаас нь орос хэлтэй болгосон юм байна. Охиныгоо угаасаа ч одоо чадвартай өөрийнхөө яваа сургуульд яваад ирж. За сургуульд өргөд ирээд 1989 онд одоо нэг байр суудсанд орох гал хижигнэл 89 оноос хойш чинь 90 онд ингээд лохо зугаа маань ингээд хэрэгсэхгүй болсон. Тэр цагаатах гэдэг үгэнд би айгүй дургу байхгүй юу? Хэрэгсэхгүй болох хэрэгтэй байхгүй хэргийг. Тийм л ахaltaа. Цагаатна гэдэг чинь бол ямар нэг юм хийцэн үнийг цагаатах гэдэг болохоос биш. Огт гэмгүй ямар ч буруу үйлдэл байхгүй бүх хэргийг хэрэгсэхгүй болох хэрэгтэй юм л да. Тэгэхээр би бол хувьдаа лохо зугаан одоо тэр зүтгэлэг хэлмэгдэлд олмоглоор явсан явдал бол хэрэгсэхгүй болсон гэж үздэг. Тэгээ ингээ хэрэгсэхгүй боллоо. Тэрний дараах үйл явдлуудаас нэг яриач. Яг хэрэгсэхгүй боллоо гэдэгт бол бөөм баяр болов. Тийштэй бид нар нэг одоо бараг л нэг өгдлөө өгөрл мэдсэн юм шиг санагддээ шүү дээ. Тэгэл бөөн л тэрвэрлдэцгээгээл уйлгын нууц цаагаа ингээл за дуулгаж тийм ээ. Тэр яг ингээд та нарт зориуд дуулгуу эсвэл ер нь ингээд нэг хэвлэл мэдээлэлээр сонсов эхлээл. Одоо дуулгасан юм байлгүй дээ. Нэг бүр өглөө ажилд явахаас өмнө л нэг бөө уйлаа майлаа энэ болоо тэрвэрлдэцгээгээл. Тэгэл бас азтай шүү амьд дээр ингээд бас тэр хамгийн нэрээ цэвэрлээд аавна гэдэг чинь. Азтайгаас гадна өөрөө юу айхтар тэмцэгч байна. Тэгээ тэрийг даваад байхгүй болсон нь бол одоо 1000 тэгээд ч ямар хэрэг байх вэ? Би үлдсэн хүмүүст нь сайхан байх байсан мөх. Социализмыг тэр хоорондын социализмыг тэр хоорондынжсэн үзүүлсэн натаа тийм ээ. Тэр хоорондыг удирж байсан хүнтэй 100% ялсан хүн бол лохоцгой. Тэр хүнийг ялалж ийсэн тийм ээ. Тэр ялж ийсэн ялалт нь хотлоо байсан. Харин эргээд энэ хүнийг мошгож өссөн хүмүүс бүгд яллагдсан гэж оюун санаа хүн тэгж бодоод байгаа байхгүй юу. Үнэхээр одоо том юмыг туулаад даваад гарна гэдэг бол одоо гайхамшигтай. Яг одоо бол өөрөө юу хийж байна? Одоо бол 2 ачаа хараал гэрт. Гэхдээ 2 жилийн өмнө 2 жил гарангийн өмнө 23 оны сүүлээр л тэтгэвртэй байгаа. Яг суусан л. Хүүхдүүд бол сайхан ажиллаад. Хүүхдүүд ажиллаад. Биеэ дагаа явуулсан тийм ээ. Тийм байна. 89 оны тэр цагаатсны дараа 89 онд байранд орсон уу? Налахад нэг байсан гэсэн. Тэр чин сүүлдээ тэр налахад байсан чинь нөгөө нэг анх дугаар их хурал батнал хууль үндсэн хууль баталсан тэргээд тийхэд өгсөн байр баг. Тэр нөө цагаатаад яасан бол 11 дугаар орол юм байна. Нямбуугаантай цуг нэг байшинт л байдаг гэсэн. Нямбууга орж гарах уу орондоо яаж? Орж гарна. Орж гардаг байсан. Нямбууга амьдралч бас лидертэй юм байна лээ. Хүүхэд байхдаа Нямбуугаан аавын 15 настайхан наваа явчихжээ. Тэгээд ээж нь араас нь хөөцөлтөөр явсан олоогүй юм байна.
Тэгээ сүүлд одоо ингээд лохо зугааны богоо хоёр хэрэг нь хэрэгсэхгүй болчоод 90 онд аавын одоо цаазаар авсан Батгуу гэдэг хүнтэй уулзсан гинэ. Танаа аав ерөөс ямар ч асуудал хэрэгтэй хөвгт орооцолтоогүй. Тэвэр хөтөглөг байсан. Тэгээд одоо яа харахгүй бид нар даалгавар биелүүлээд ингээд байхгүй болгосон юм а гэж сүүлд мэдсэн байна л л. Тэгэхээр ийм аюумшигтай түрүүний өөрөө чи хэлдэг хамаг шилдэг сортоотой бүхнээ устгаад байсан эмгэнэл гэдэг яг үнэн явдал л да. За тэгээд 89 онд байранда орчлоо. Донхозгоо ерөнхийлөгчд нэр дэвсэн тийм ээ. Тэгсэн. Тэгээ өөрөө нэрээ татаад авцсан шүү дээ. Тэрийг гэртээ ярьж өгөө. Яг нэг ер нь бол ярьжсэн нэр дэвшсэн гэл тэгэл нэлээд бодож ижил тэгж нэрээ татаж авсан л да өөрөө ерөөсөө тэгт. Одоо яг бид энд хөвгшөрцөн одоо соцрогдсон л гэж өөрийгөө голсон баг л та. Зурдаагүй байна лээ дээ. Хэрвээ ерөнхийлөгчд нэр дэвшээд хэрчгээр явсан бол ялах магадлал өндөр байсан байхгүй юу? Яг гэвэл хүмүүс үннийг мэдсэн ингээд гадралцсан энэ хүн бол буруу юм хийгээгүй социализмын үеийн термд өртсөн юм байна гэд хардсан байсан учраас ялах магадлал өндөр байсан юм байна гэж харж ирсэн. Тэгээд очротгоод ингээд боломж өөрийнх нь шийдвэр байсан. Тэр ч ухаантай хүний зан л да. Дараа нь энэ ардсан намын дөрлөгж дарга гончигдорж энтерт бол ширүүн бодтой үнцэнтэй шүүмжлүүд хийсэн байдгийн бүр ир гарчгаад 80 өндөр завчаад хийсэн байдаг байхгүй юу. Тэгэхээр би бол оюун санаа төрмөл оюун санаа хөгшөрдгүй юм байна л гэж ойлгосон. Нөгөө хөгшрөхгүй. Тий. Одоо та нар бол за 50 60 гараа явж байна. Тэгээд аав чинь бол тэрнээс давтсан настай байсан хэрнээ. Ер нь та нарт ямар шүүм маягийн хандлага амьдрал тэг инг гэсэн зөвлөгөө өгөх үү? Одоо ер нь яг тэг инг гэж болоод нэг хэлэхгүй л дээ тийм үү. Тэгээд нөгөө бид нар чинь аавыг харж өсөж байгаа улсууд чинь ингээд амьд үлгэр жишээ нь байж байгаа юм чи ер нь тэгэл. Үйлсээрээ. Ажил үйлсээр өөрийнхөө үйлсээр тэгэл би тэр түрүү хэлсэн тэр аавын үеийн сэхэтнүүд бидний үеийн сэхэтнүүд бол өстой тэнгэр газар шиг ялгаатай болсон шүү дээ. Суртан байл. Бадгаа гээд мөн ах чих зовсон баха. Ах бол өстой намайг батхад хамаагүй зовсон. Тий сандч тэгээд юм лээ. Улаан хотод нөгөө сайдын хүүхэд мундаг орос сургууль сурч исэн хүн чинь хөдөө сумын дотор байранд 2 дугаар ангийн жоохон хүүхэд хаягдаал. Тэгэл тэрнээс л тэгэл ер нь чангал эхэлсэн шүү дээ өөрхий тэгэл. Одоо би жоохон ухаан орчоод эргээд бодож байгаа юм л да тэгэл. Би бол яг вэ тэгэл гэрт тэгэл харин ч нөө би ясалт явахайгуу дургүй байсан гэсэн. Дургүй байсан. Нөө сайдын өгт баг та. Өглөө болгонд нөө ээжийн дүүн даваа хүйгч манайд үйдэг байсан гэсэн оюутан. Тэгэл нөгөө ясалт явуулахаар даваа хүйгч намайг аваарай гэж цэцэрлэгт очиочлоо үлдэг байсан. Тэр санд явахаас өмнө шүү дээ. Тэгээ санд явахаас өмнө би бол өөрөө тэрийг мэдтгүй. Цэцэрлэгэнд явахаас өмнө. Би бол тэнд нэг малчны хүүхэд ёор ээж автайгаа хамт нэг гэрт айгүй жаргалтай хахад муу ах минь л ер нь тэндээс эхлээл өстой халуун чулууд алгажтэй л гэж бод. Том болсон хойноо л муу ахыхаа өрөвддөг байсан. Ах нь сургууль ном төгсөөгүй. Ах маань сургууль төгсөөгүй. Тэгээд цэрэгт яваад. Тэгээд цэрэгт авт нь аав хөөцөлдөж жагаад юу яасан нэг бас нэг балгаар төлөвлөдөө барилгын инженерээр хаа сургуульд явах тийм болцоо байсан юм байна. Тэгээд конкурс өгүүлсэн чинь нөгөө унган орос хэлтэй ах юм маань орос хэлний шалгалтын дээр нь унгаагаад тэгээ явуулаагүй. Унган орос хэлтэй хөөхтийг шүт тийм. Зориуд хийж байгаа ажил та. Тэр бол яг зориуд л та. Тийм. Чи нэг чамайг нөгөө түрүүн 64 оны бүгд хурлыг яргэ шалгалтанд өгч байгаатай адилхан. Тийм ээ. Оросл мэддэг хүүхдийг оросд унгана гэдэг бол за 5 монд унтсан бол одоо бас яа гэх хүүхэд орос хэлтэй унтсан тэгээ явж таагүй. Тэгэл манай ах ч хөрхэд насаараа л цэргээс барилгын цэрэгт амар олон маш их олон мэрэгжлийн үнэмлэхтэй иржсэн. Будагчин шаварчангаас ахуулаад цахилгаан чинь бүр зөндөө олон үнэмлэхтэй иржсэн. 3 жилийн цэргийн алба. Тэгэл насаараа цахилгаан чи хийсэн дээ. Тэгэл ТЭЦ 3. ТЭЦ 3-т байсан гэж цахилгаан чинь байж байгаа л зөндөө олон жил тэндээ нөө ажиллаж байгаа л тэтгэвртэй гарсан. Тэр албан ёсоор тэр мэрэгжлийг эзэмших сургууль төгсөөгүй хэрнээ сэрэгт ингээд дадлаар суусан байна шүү дээ. Энэ манай эрэгтэйд ч үуч айгуу тийм юмд их чадвартай болсон шүү дээ. Тэр аавын л амьд жишээ гэдэг. Манай санд ч гэсэн тэр манай ах ч гэсэн тэр
юугаар л бол мод төмөр чулуу, юугаар л бол юм ч энэ ер нь. Ер нь гар хөрүүний үзээр юм хийдэг хүн альч үед амьдрын шүү хүүхэд гэж хэлдэг байсан юм байл л тийм. Юу ягаал нэг бас нэг ахыгаа ярахад нэг манай ах нэг цэргээс дөнгөж ирчээд тэр 46 дугаар сургууль цахилгаан чи хийдэг байсан юм. Тэгээд нэг өдрийнхаа цайнаар 12-аас 1 хооронд ч билүү тэрч цайгаа уудаг. Тэгээд манай над нэг 70 инч билүү нэг ногоон давуу байдаг. Ах өмд ойж өгнө гэл өмд ойж өгдөгвэ. Тэгэл нэг 12 40 болчоол та нөгөө өмд ойж өгнө гэгээд байсан. Одоо болтол байхгүй гэсэн чи одоо оёод гэх юм. За бодлоо хэлээдээ ажилдаа явах гэж гэсэн чинь эргэж суугаад 20 минутанд надад өмд ойж өгчөөл гараа яваад гэж. Тийм л чадвартай хүн байсан шүү дээ манайх. Хэд хүрсэн бэ хөрх юм? 66 юу. Одоо бараг 2 жил 66. Тийм байна хөрх тийм. Ааваас хойно өнгөрсөн үү? Одоо уурчна. Одоо жил гарны өмнө. Тийм л чадвартай хүн байсан юм да. Ер нь юу хөвчл юугаар юм хийчдэг ер нь. Хаалч гэсэн хийн ер нь хийх чадвартай. За хамгийн бага охин дүүгийнхаа тухай бас дурсамж яриа байгаа байх гэж бодож байна. Тэгээд охин дүүгээ чи эмнэлгээс гаргалаа штэ. Ээж ялхавитай эмнэлгээс гарлаа. За аав аваа явцсан. Ээж сайн мэдэхгүй ерөөсөө мэдэхгүй байгаа. Тэгээ ээжигээ эмнэлгээс гаргахад өөрөө цуг очиж гаргаж авсан уу? Ээждээ яаж мэдэгдэв нэг аав аваа явсныг, аавыг шоронд аваа явсныг? Ээжийг авч ерөөсөө төрөхөд багт нь бол ээжид гаран гартал нь хилээгүй. Тэгэл намайг нөгөө эргээд очихдоо намайг уйлж болохгүй шүү. Энтергээ тэгтээ тэр үе чинь төрөх хатуу ер нь уулздгүй нэг цонхон монхоор л яадаг. Эргэлтч бараг цай хоол оруулдаггүй байсан үе баг тий. Тэгээд нөгөө ээжийг төрхөөс авахд бодвол нөгөө намайг одоо гэр мөрөө хараад байжээ гэсэн баг л та. Тэгээ намайг бол авч яваагүй. Тэгээд одоо таксигаар авчирсан юм уу яг юугаар авчирсан нь бол би санахгүй байна. Тэгээд яг ирж явах замдаа л ээжид хэлсэн гэсэн. Тэгж бас бэлтгэхгүй. Ээж нэмлэгээс хэн гарах вэ? Тэр нөгөө ээжийн хамаатны. Хамаатны танай айл байгаа. Тий айл байгаа нэг хашаанд байгаа. Тэгээд тэр ихч ахыд хоёр л гаргасан. Тэгээ ах зэрэгтэйсэн юм чи. Тэгээ би чинь дөнгөж 6 төгссөн хот мэдхгүй хөдөөний хүүхэд. Тийм байна. Тэгээд ээжийг ингээд эмнэлгээс гараад ирлээ. Налах дүүг чинь тэврээд гараад ирлээ. За сан таяр гэртээ байгаа ах зэрэгтэй явцсан. Тэр үеийн тийм нэг амьсгал агаар ямар байх вэ? Ингээд өнөө аавч аваа явц тийм ээ? Аа байхгүй. Тэгээ би ч гэсэн аавыг явахад айгүй их ямар ч нөгөө баримтлагтаад би өөрөө одоо ч гэсэн сандгийн бүр ингээд зогсож чадахгүй бүр амар их бүр цаанаасаа нэг уйлжсэн бүр. Тэгэл ер нь ээж одоо яаж нэг одоо төрсөн хүн чинь сэтгэл санаа нь хямраал сам аав нь хүүрдэг гэдэг. Тэгээ яаж нэг юм тесч гарсан юм бол доо тэгэл ер нь хэцүү л байсан дөө. Би чи ерөөсөө тэгэл бас нэг унжижсэн юм ерөөсөө. Санд зайл ирэхэд чи досч байгаа л та. Тий, сандс бол яг нэг бүр жоохон нэг 5 настай юм чи угаа мэддэг тэгэл манай муу эмэгтэй дүү чи 76 онд төрсөн 7 сарын 21-нд. Бас л тэр үеийн Монгол хотын байв чинь бас айгүй хэцүү байсан шүү дээ. Ээж төрцөн ялах байтай, хоньны мах олдохгүй, өчнөө очрлол нэг 2 хил мах аавн дэлгүүрт. Барааны савн олдохгүй, сүү олдохгүй. Тэгээ манай дүү чинь бокор юм угаагаад харшилтаа болгоцсон шүү дээ мөдөөгээ. Нөө барааны сав олдохгүй. Зөвлөгөө. Тэгээ нөгөө үлгийн мүлгийг нэ. Тий нөгөө даав маа тэр үе ямар памперс сурахчгүй байсан шүү дээ. Нэг л тийм дөрслөгдээд байдаг байхгүй надад ингээд аавын аваа явцсан ээжигээ хүлээж байгаа. Тэгээ ах цэрэгт нөгөө ганц нөмөр болох хүн маань цэрэгт алгадаагүй 3 жил бол 3 жилийн цэрэг юм чинь. Ээж нь яг аав чинь шоронд явсан мэдээгүй гэртээ ирээд ирнэ. Тэгээ замдаа мэдээ яг хөө тэр чинь нөгөө нэг өөрчлөн саатуулах гэдэг үл одоогоор нөгөө нэг тийм тэр чинь нөгөө арай хэрэг мэргийн шийдэгдэг багш дөнгөж л баримтлаа явцсан. Ганц удагтай байж 76 хоногс юм билээ. Тийм тэр үйл үед. Тэгэл 9 сард байхдаа ээж хороо явж нэг үлгээтэй өгт тэрвэл нэг 5 настай өгт хөтлөөл хар орноос очиж гэр мэрээ нүүлгээл нөө хашаа машаага зарсан багтаа бодвол тэгэж авчирчсэн нэг тэгэж авчирчсэн. Тэ бүрнэ ихч бол үнэхэн хаттай. Хаттай. Тэр мэрвэл та нарт их нөлөөлдөг байх та тийм ээ. Тэгэл тэр сүулт бол нөө пассвортгүйгээл албатаж нүүлгэн гээл өстө орион дээр энэ чинь байнга дуудагдаатай өрх юм нэстэ.
пассворд гэснээс иргэний өмнөх хэдийд Ер нь тэр би бол яг нөгөө төгсөж ирээд 85 онд гадаад пассворттой ирээд тэгээд юу ягаал шууд нөгөө гадаад пассвортоо үзүүлэл Монгол пассворт авчихсан. Тэр үед бас нөгөө хяналт юу энэ төр жоохон суларцсан байсан юм шиг байна. Иргэний өнмөл хөхгүй хэрнээ гадаад пассворт болсон шүү дээ. Ари алга. Одоо ийш тийшээ гадагч явахад явуулна үү? Явуулна зүгээр. Манай сандал ер нь гадаад пассворт авдаггүй нэлээ удсан юм байна лээ тийм ээ. Эн чинь дахиад нэг юу байхгүй юу? Одоо хүний эрхийг зөрчиж байгаа асуудал одооны харуулга нөгөө талаар бол ялгуурлан гадуурхаж байгаа муухай гутамшигтай үйл явдал байхгүй юу? За Эрдэнэ дэлгэрт их баярлалаа би. Тэгээд өөр одоо үлдсэн аавынхаа тухай эгчийнхаа тухай үгүй ахынхаа тухай яриаг үлдсэн юм юу вэ? Баг дүү охин ер нь тэгээ хөрхи яаж байцсан бэ? Тэрийг хүнд нөхцөлд. Тэгэхээр чи бол ингээ хөдөө малчны хүүхэд ингээ ойлгож тийм ээ. Тэр дүү чинь бол ерөөсөө зурагтад тэгэл нэг хашаанд нахар хорноос ирээд авсан. Зурагтад нэг хашаа авсан байсан. Тэндээ нэг гэрт бид тэгэл манай мөрөгтэй дүү. Тэгэл тэр хоёр нэг гэртээ байж идэг байсан. Тэр яас цэцэрлэгт яваагүй бах. Тэг зөөжсэн нь би санахгүй юу. Тийм үү. Одоо шоронд тэврээл очин ер нь аавынхаа шоронд байхтал одоо 6 7 толцсон хөхтэй 6 жил шоронд байна гэдэг чинь. Тий 76 он төрсөн хөхтэй шүү дээ. Тэрийг бол одоо сайн мэдэхгүй байсан мэт хөрхи тий. Нөгөө манай ах гэрлэл манай тэр бэр ихч мэгч ирээл тэгэл тэд нар нэг юм хараад болдог байсан баг та биш төгсөж ирээл нэг ажил мэл хийгээл тэгэл. Ахынх нь хэдэн хүүхэдтэй? Манай ахых 5 хүүхэдтэй. Танай ах дөрөв сантайх 2. Эмэгтэй дүү маань 3 хүүхэдтэй. 3 хүүхэдтэй. За ингээд лохоз гэж гайхамшигтай хүний удам судар үргэлжилж өнөр өтгөн сайхан байна өнөөдөр. Тэгээд бид нар энэ социализмыг, коммунизмыг тэр үзэлтэй тэр үзлээр өөрийн дарангуйлж байсан тэр хүмүүсийг ялсан ийм том ялалт байгуулсан хүн бол лохозгой. Лохозгой шиг өөртөө үн цэнтэй өөрийгөө хүндэлж өөрийнхөө мөнчгөрөөр явдаг хүн болгон сайхан амьдрах боломжтой шүү гэж дуулгаад тэгээ одоо манай лохозгой гэр бүлийнхэнд асар их баярлалаа. Бүгдээрэнд нэрвэлэн сайн сайхныг өрөөж энэ морин жилдээ улам хэмэртэй байх эрүүлийг тайлбая. Нөгөө талаар энийг сонссон хүмүүс эмгэнэлтэй мэдээ сонсож байгаа ч гэсэн ийм амьдралыг хатуу амьдралыг давж болдгийм шүү гэж уужрах тийм боломжийг морин жилийн босгон дээр өглөө гэж бодож байна. Тэгэхээр энэ миний ярьж байгаа цаашаа үргэлжлэх түүх үргэлжилнэ. Тэгэхээр энэ удаагийн Эрдэнэ дэлгэртэйгээ ярьсан гэрээ хөөж ингэж яргаж байна. Баярлалаа.